Өнөөдөр энэ сайхан нар хур тэгшэрсэн өдөр Баян мандал хайрхан, Хөгнөр хайрхныхаа ус нутгийн баясгаж, дус савдгаа аргадаж, уул усаа баярлуулж, ингэж ураг удмаараа цуглаж одоо энэ дахилгыг хийж байгаа. Орнын бүх тэнгэрийг донсголж хүлэгм ортон эргэлээ. Илхий дүүргэсэлэрвэд хүчил мөхчүүдэн гарлаа. Дээлтэй наадмын хоморт дархан ном эвшээлээ. Эрхэм хүндэт наадамчтаа. Эрхэм хүндэт үзэгчтэй. Арангаангийн Ихтэмэр сумын Хөхнөргийн Хөхнөр Баян мандал хайрхны овоодгийн баяр наадам. Нараас гарсан энэ сайхан өдрийн халуун мэндийг ахтуус нутгийн замаар та бүхэнд хүргэе. Хамт дээрээсээ эрдүү чирэг бөхчүүд Монголын минь золбоо Сумдан амарсана Өтмөр сумын Хөхнөр хараа залуу хөр чистаанаас тарсан хүчтэй барилдааны нэгэн даваад Сумын замбалжин таварт залуу даваад орж гараа. За даваад орж гарсан байна. Сумын очин очроттой залуухай бөн бүгдэр. Залуухай чодон баттай. Залуухай тэмдэглэдэг. Залуухай залуухай зөвхөн самбын бүсэн бохшоодоос Ахтуу бид нар
ээж аваасаа одоо миний хувьд бол зургуулаа. Маань эцэг эхээс одоо гуруулаа. Тэгээд тэдний өвөр хүүхдүүд бүгдээрээ нийлээд одоо энэ дахилгыг хийж байгаа. Дахилга хийхэд бид бүгдээрээ 200-аад хүн болсон байна. Одоо Сосор Урам гэдэг хүний өвөр хүүхэд нийлээд 200-аад хүмүүс байна. Түүнээс 150-аад хүн одоо цугларч өнөөдөр энэ сайхан дахилгаа хийж байна. За энэ дахилга хийж байгаа хүмүүс дотор бол одоо манайхны бахархан дуурайх хүмүүс зөндөө байна. За аавын байна ах Дашаравдан гэдэг хүн бол Ихтамир сумын одоо туурчин, малчин хүн байсан. Одоо нөгөө 45 оны чөлөөлөх дайнд оролцож явсан улсын авраг туурчин ийм хүн байгаа. За мөн Ихтамир сумын одоо жилээсэн гээд ардын их хурлын депутат, аймаг сумын депутат хийжсэн сайлчин Игчмайн байна. Одоо бас залуу үеэс түүх археологийн ухааны доктор одоо Гөөний Лөндөв гэж байгаа. Мөн Мөнхбатын Батсуур гээд волейбол спортын мастер энэ сайхан дүүнер маань ирсэн байна. Ингээд сайхан наадж байна өнөөдөр. Уул усаа аргадаж, уул усаа баярлуулж, Жүхнөр багийнхаа ард түмнийг бас сайхан наадуулж байгаа гэж үзэж байна өнөөдөр. Миний нэрийг бол Эрдэнэт хөвгтэй бямцэгддэг. Арангаа аймгийн Ихтамир сумын Хөхнөр багийн гаралтай байна. За тэгээд энэ 2025 оны 6 сарын 15-ны өдөр буюу өнөөдөр энэ бид бүхэн Арангаа аймгийнхаа энэ Ихтамир сумын Хөхнөр багийн Баян мандал хайрхан Хөхнөрийн овоо тахилгын наадмын үйл ажиллагаа ингээд энэ удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. За зохион байгуулагчдынхаа хувьд гэх юм бол одоо миний одоо өвөг эцэг болох Сосор Ором болон түүний одоо хүүхдүүд болох Дашаравдан, Лунда, Жавзансорон гэсэн энэ гурван хүнсүүдийн гэр бүл бүр хүүхэд төрөл төгс манад бол одоо энэ удаагийн овоо тахилгын наадмыг зохион байгуулж байгаамаа. Тэгээ бид овоо тахилгын наадмыг одоо энэ жил ингээд зохион байгуулж байгаа юм ол үндсэн ерөнхийдөө үндсэн хоёр зорилгын хүрээнд зохион байгуулж байгаа. Тэгэхээр монголчууд ер нь эртээр үеэсээ одоо уул ус маань бол эзэн савдагтай гэж хүндэтгэн дээдлж үздэг байсан. Энэний одоо уламжлалын хүрээнд бид нэгдүгürt одоо уул усныхаа эзэн савдгийг харагдах уламжлалт одоо түүх, соёл энэ зан заншлийнхаа үйл ажиллагааг дээдлж нэгдүгürt энэ овоо тагж байгаа. Ингэснээрээ одоо юу гэдгийг байгаль орчноо хайрлах, одоо нутгийн зон олон ард иргэдтэй одоо юу гэдгийг хилэг хөтөн өвчин зовлонгүй одоо ган гачиггүй ингээд илвэг хангалуун амьдрахыг бэлэгдэж энэ удаагийн мөн одоо өвөг эцэг одоо тэр Сосор Ором болон нэг одоо хүүхдүүд гэх мэт энэ одоо ураг удмынхаа одоо хөгшдийн хүндэтгэх ураг удмаараа энэ үйл ажиллагааг зохион байгуулалтын хийгээд ингээд явж байна. За бид энэ удаагийн овоо тахилгын наадманд одоо хүч төхийн барилдаан 32 хүхийн барилдаан үйл ажиллагаа явуулж байна. За мөн дээрээс нь одоо хурдан морины дээд 2 насны их нас хазраг гэсэн энэ 2 насны морьдын уралдааныг ингээд зохион байгуулад явж байна. Овоо тахилгын наадмын үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна бас ирээдүйн хойшлсон нутаг орнодоо ажиллаж амьдарч байгаа энэ хүмүүсүүдэд бас манай төрөл төрөсөд удмын зүгээс бол одоо Ихтамир сумын Хөхнөр багийн иргэн хоёр оюутанд сургалтын төлбөртөнд дэмжлэг үзүүлж тоосоор одоо 2.5 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлж байгаамаа. За овоо тахилгын наадмын үйл ажиллагаа бол одоо зохион байгуулалтын өндөр түвшинд ингээд сайхан явж байна. Нутгийн зон олон маань ч гэсэн энэ бидний зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаанд өргөн дэлгэр оролцож энэ наадмын баяр наадмын үйл ажиллагаа маань одоо яг сайхан ингээд үргэлжлээ явж байна.
Элийн цагаан тэнгэртэй сүүн цацлан өргөхдөө инэл харин дэдийг хүсэн байж залбиртгаа энх монхийн тэнгэртэй сүсдэн байж таглагтаа эх болсон нутгийн хаан агуу сүрийг мэдрэгдээ торгон цэнхэр холоосоо амсаачныг тухлахдаа отоо насны жаргалыг үсэн нэг мэдэрдэгтэй тагн цэнхэр тонот гэрийнхэн цаяг тэгшэлчнэг татлагтаа унсан газрын хамөрөнд сүгдөөчнийг мөргөхдөө ухаант бүрдийн сургаалыг сонсох мэт болдогдоо төрсөн нутгийн хайрхан өдөг мэт сүгдөхдөө түлтэж явсан ачаагаан улгаж нэг амардагдаа
남